шот хүмүүс үзэн ядан гэвч хонгор минь based on United Nations Security Council Resolution 2720. A humanitarian aid consortium should be established in Gaza Strip, and humanitarian aid should be donated to the rest of the world. Isn't it time to answer these questions? Требует нашего немедленного внимания и согласованных усилий по достижению результатов. За яг одоо хурлын түр завсарласан байна. Coffee break авч байна. Тэгээд coffee break дээр лобби хийдэг одоо улс хооронд Жия миний хүсэн хүлээсэн тулийн туяа бия чиний хүсэн хүлээдэг үрийн зургаа бид хоёр хожиж болно энэ сүлийн суглаан бия чиний. За тэгээд бас багсаар мэдээлэл өгөхөд бол одоо энийг одоо загвар хуралдаан дээр яг юуны талаар ингэж улс орнууд саналуудаа хуваалцж авъя гэхээр хурлаж авъя гэхээр одоо яг дэлхийд өрнөж байгаа Израиль, Палестины дайны талаар тэр дайн асуудлыг одоо шийдвэрлэх талаар одоо энэ улс орнууд бүгд өөрсдийн санаа тогтоолыг одоо бүгд гаргаад тэндээс нь одоо хэд хэдэн тогтоолууд нь одоо дэмжигдээд батлагдах одоо тийм зорилготой ийм хуралдаан болж байгаа. За тэгээд саяны лобби гэдэг нь бол ерөнхийдөө бол улс орнууд өөрсдийн тогтоолыг одоо дэмжүүлэхгүй байх талаар тэдний тогтоолыг энэ нь зөв, энэ нь буруу гэдгийг одоо ярилцах одоо тиймэрхүү тал дээр сая бол ерөнхийдөө лобби гэдгийг хийж байгаа. За тэгээд одоо yung coffee break time нь ерөнхийдөө дуусчихсан. Би бол өөрөө Канада улсын байр суурин дээрээс одоо оролцож байгаа юм байна. Яг зүгээр дэмжих хэсгийг нь харж байгаа. Тамиагийн засна гэсэн. Хэрвээ дэмжигдвэл найруулгын баримтчийн дараагийн газраас ерөнхийдөө хилийг тэр бродын дайны үнээр тогтоосон санаа байгаа юм тийм ээ. Би яаж зүйл. За дэмжиж байгаа нь хайзуулж. За нэг манай багийн зүгээр нэмэлт 4 5 6. За тэгэхээр санаа яасан дэмжигдсэн бай гэж. Израиль шавд хариуцсан Палестинчүүдийг судлах ер нь Хамас судлах Израиль судлахаар болж байгаа шиг байна. Тэгээд Палестины тусгаар улс судлахыг бүгдээрээ дэмжих гэсэн ийм тунд ажгүй шүү. Боломжоор давуулын ер нь хүмүүнгийн шийдлүүд нэлээд бүгдээрээ консенсус түрээ дэмжсэн. Тэгээд тодорхой улсуудын бас найрсаг талууд Палестины тусгаар улс асуудлыг дэмжсэн ийм хэсэг тогтоолыг зөвсөн заавал баярлалаа. Юу ч гэсэн одоо ингээд үйл ажиллагаа дууслаа. Тэгээд манай багийн хүмүүс
Манай баг юм сайн амжилттай оролцлоо. За Улаанбаатар хотод яг одоо 3 цаг 28 минут болж байна. Тэгээ ингээд манай гэр урд машинууд ингээд зовцсон. Бензинд ингээд очрлцсон. Бензин авах гээд. Энд шунхлагийн колон гэдэг. Цааталт нь уулнаас газ, ойл, петрос гэдэг. Гэхдээ ямар ч бензин болцсон юм шиг л. Тэгээ зөвхөн шунхлаа л одоо бензин өгч байгаа. За бүгдэнд өглөөний мэнд яг одоо 7:40 өнгөрч байна. Тэгээд сая дүүнэрээ өгч өчөөд одоо би хичээл рүү явж байна. Манай ихний хичээл 8:40-оос ордог. За юу ч гэсэн сургууль дээр ирчлээ. Тэгээд би өглөөний цай уугаагүй учраас сургуулийн ажлын GS орчныг идэх юм авъя гэж бодож байна. Одоо GS орч байна. За юу ч гэсэн GS сэндвич авчлаа. Тэгээд бас кофе авсан. Тэгээд одоо иднэ. Хичээл тарчлаа. Тэгээд суулгахын буфет руу орчих юм гэж байна. Шүлтөө л нөө. За. За үчсэн өдрийн ланч авал идчихлээ. Тэгээд одоо өөр хоол нэг энэ гадуур хувцсан дээрээ дахиад нэг Meatball Froch логог нь хадгалах хэрэгтэй. Тэгэхгүй нэг энэ байна уу? Байхгүй болчих. Лого сэмрээд унтсан. Тэгээ угаасаа нэг анх угаасаа худалдаж байхдаа надад тийсэн аахгүй. Энэ логоны юм жоохон хэвэг баймаа. Тэгээд дахиад өөрийг ирээд та ингэж хадгалчаарай гэдгийгсэн. Тэгээд одоо тийшээ явж байна. За юу ч гэсэн ингэж логог нь хадгалчлаа. Ингээд хар цагаан оюуталтай юм байна. I think it's good. Looking great, you know? It's all about drip, guys. Drip, water, total. За өглөөний мэнд тэгээд өнөөдөр өвлийн дунд сарын шинэ нэг ингээд бэлгийн тоглоод тэгээд ээж дээр одоо хийд орж номонд сууж байна. Өнөөдөр гадаас цасарсан байна. Гадаа маш гоё байна.
За ээжтэй яг ирсэн чинь ирээд хуралдаа суусан чинь мандал өргөж таарч байна. Тэгээд мандал өргөтний альчаад дээрээс хуралдаа жоохон сууж байгаа. Гарч ирлээ. За би айгүй сонирхолтой зүйлийн талаар бичлэг хиймээр санагдаад тэгээд өнөөдөр бас цас орсон чинь нэг тиймэрхүү хуучны нэг цэргийн дурсамжууд маань өнөөдөр сэтэрсэн бохгүй орж ирээд надад. Тэгээ би бас цэргийн хувцас өмсөж жоод та бүхэнд бас цэргийн дурсамжнуудаас хуваалцъя гэж бодлоо. Тэгээ одоо би цэргийн хувцсыг өмсөж байна. Цэргийн хувцсыг өмсчлөө. Бөө юм болчлоо өмслөө. Тэгээд бичсэн би нэг бос зогсож байгаа та итас харуулъя. Юу ч гэсэн ингэж харагдчихээн. Тосл. Ахуу муу тосол ясалж баслаа лээ. Тав. Анеса нэг юмрхоо. Йоо, амар барьж байна бурхан минь. Бүр хамгийн бариад бүр нэг тийм бачимдаад. Гэтэ бас гоё байна. Нэг тийм жимбгэр. Ер нь бол цэргийн бас энэ хувцас ер нь жоохон жимби талтай л да. Ингээл яг ингээл хүнийг яг энд нь ингээл барьдаг те. Хэмжээнд нь ингээл барьдаг. Угаасаа яг дөрөв тувц өмсчөөр хүн өөрөө ч ер нь сэтгэл зүйнд нь бас айгүй нөлөөлөх шиг надад бас санагдаад байдیں۔ Шал өөр төвшөнд очичдаг сэтгэл зүй ордч тэр. Ер нь тэгээ шал өөр болчтой юм санагдав. За би Сэлэнг аймгийн төвд байрлах Хилийн цэргийн Тэг 101-р ангид эрцэргийн албыг хаасан. За тэгээд ерөнхийдөө бол би чинь 10 сарын 23-ны өдөр юм уу анхыг цэргийн анги дээр очиж исэн. Очихдоо хүртэл бас дурсамжтай очисон. Нөгөө нэг дамжин дээр яг би очиж үзсэн л дээ. Гэхдээ би маргааш нь чих юм уу жоохон давуу эрэхтэй байсан юм а. Тэрний талаар бол нэг хэрмээргүй байна. Тэгээд маргааш нь цэргүүд яг ангидаа хуваарлагдсны дараа маргааш нь би өөрөө машина бариад одоо алба хаасан тэр анги дээр одоо 101-р анги дээр очиж исэн. Би өөрөө машина бариад автогамт. Тэгээд нэг тийм дурсамжнаас ерөнхийдөө бол эхэлж байгаа. Тэгээд яг цэрэгт яг анх очичоод ерөнхийдөө бол би өсвөр наснда угаасаа нэг хагас цэрэгчлэлтэй сургуульд сурч исэн байхгүй юу. Тэгээд тийм учраас надад бол ямар нэгэн бэрхшээл хүндрэл бол огт байгаагүй. Миний төсөөлж ирснээс ерөнхийдөө бол гайгүй байсан гэж хэлж болно. За тэгээд очсон өдрөөс хойш ерөнхийдөө бол карантин буюу одоо бэлтгэлжилт гэх юм уу? Юу гэдэг сургалтын төв гэж хэлдэг. Тийм. 45 хоногийн. Тэр сургалтын төв ерөнхийдөө бол юунд зориулагдж байгаа гэхээр одоо цэрэг татагдан ирсэн одоо байлдагчдыг тий тэднийг цэрэг болоход одоо яг сургаж байгаа тийм л одоо хоногуудыг одоо сургалтын төв гэж нэрлэдэг байгаа юм л да. Үйл ажиллагаа яг бүх юм үйл ажиллагаа цагийн үеийн дагуу явагддаг. Тэгээд 45 хоногийн дараа тангараа өргөөд Монгол улсын иргэн бие Монгол улсын үндс хуулиар хүлээсэн иргэний цэргийн үргээ үнчээр биелүүлж идэг гэл. Тэг би бол одоо хүртэл миний цээжинд бол тангараг бол байна. Мартагдаагүй. Тэгээд яг тангараг өргөсөн өдрөөс хойш ерөнхийдөө бол бүгд одоо байлдагчид яг жинхэнэ нэр цэрэг болж ийн гэж ер нь үздэг. Би бас тодорхой хэмжээнд бас альбан тушаалтай байсан. Би бол нэг тасгийн захирагч байсан. Тэгээд төрүүч цолтой. Тэгээд миний анхны одоо байлдагчийн тэмдэг энд байна. Тэр би бүгдийг нас хадгалсан. Тэгээд би одоо яг та бүхэнд яг цэргийн одоо яг нэг дурсамжтай нэг хэдэн зүйл байдаг. Тэдрийг бас харуулъя гээд. Энэ болохоор хөлсний альчуур. Хөлс бас нусны альчуур гэж байсан байдаг зам. Тэгээд энэс загтал дээр нөгөө нэг наадаг юм
стикер байна. Тэнд маш олон захианууд байна. Анхыг он гарахын өмнөх юм уу да 12 сар яг баг өдийдлхаа анхыг гэрийнхнээс захиа ирээл би бас гэрийнхэн лугаа зөрүүлж захиа биччихсэн. Тухайд бас уйлжсэн. Гэрийнхний захиаг уншичаад тэгээс дүүнэрийн маань захтад бас хамгийн хөөрхөн нь одоо манай дунд дүүгээ явуулж исэн. Захиа байна. Бичиж чадахгүй. Нанжид гэдэг энэ дээр гэвчихсэн. Тэ. Энэ болохоор томынхон захиа байна. Сайгүй хөөрхөн. Ингээд ичсэн. Боё шиг. Боён зэг намайг гэж зурцсан. Тэгмэд энэ дээрээс хөөрхөн сайн байгаа. Бид нар сайн байгаа. Таныг их санаж байна. Би хоёр дүүгээ сайн харж байгаа гэж хэлсэн манай том дүү. Айгу хөөрхөн. Тэгээ энэ захиа махыг бол уншаад бол үнэхээр би нулимсаа нуугаагүй. Би нуугаагүй гэдэг шиг л үнэхээр бол сад тавьсан. За, эрд цэргийн албаны талаар тэгээд дурсамж, сурч мэдсэн зүйлсийн талаар ярих юм бол нэлээд олон юм нуурших гээд. Тэгээд юу ч гэсэн эрд цэргийн албыг бол эр хүн хаагаад үзэхэд бол хизээч харамсахгүй. Тэм сайхан алба байдаг. Тэгээд ерөнхийдөө л одоо л эрд цэрэгт одоо цэргийн албанд явна гэдэг нь бол манай үеийн залуусын хувьд бол ерөнхийдөө л өөрсдийнх нь баг шийдвэр болсон зүйл. Тэгтээ бол харьцангуй бас ерөнхийдөө сүүлийн жилүүдэд эрчүүд бас ер нь цэргийн албанд явах сонирхолтой байгаад байдаг болсон ер нь харагдаад байгаа. За тэгээд юу ч гэсэн миний бичлэгийг энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.